За миний өнөөдрийн ярих гээд байгаа зүйлийг би нэлээд олон жил одоо өөрийнхөө амьдралын туршид 40 гаруй жилийн туршид хийж сурсан, үзэж харсан бүх юм дээр тулгуурлан Монгол улсынхаа хөгжлийн тухай, улс орны тогтолцоо, бидний хойч ирээдүй, өнгөрсөн цаг энэ бүхнийг ингэж нэгтгэн бодож үзэж юу хийж болох вэ гэж бас өөрийнхөө энэ биеийг тархийг хилээж ирсэн. За бас нэлээдгүй хугацаа болсны дараа за тэгээд нэвтрүүлэг маань өөрөө ямар нэртэй байх юм бэ гэж нэвтрүүлэгч юу ах вэ? Ер нь өөрийнхөө бодлыг ямар бодолтой байх хэвээр юм, ямар нэртэй байх хэвээр юм гэж явсаар хөдөөгийн философи гэд нэр өгье даа гэж бодсон. Миний бие бол Улаанбаатар дундгонд төрсөн. Зүйл хот улсын Дубна хотод өссөн. Дараа нь нийслэлийн 23 дугаар сургууль өөрөө жарчсан Герман руу явж байсан. За тэгээд тэнд экологч биологчоор сурж эргэж ирээд Монгол Улсын их сургууль. За тэгээд байгаль орчны яам, дэлхийн байгаль хамгаалах сан, Герман цэгний хамтын ажиллагааны нийгэмлэг гэдэг оронд нэг 10 жил зүтгэж байгаа. Тэгээд 98 оны сүүлээр Америк нэгдсэн улсад яваад 14 жил болж ирээд тэгээд сүүлийн 14 жил бол Дорнод аймгийн Баян Төмсөмийн 4-р одоо малцсан судлаач гэдгээр төрж байгаа. Сүүлийн 1 жил одоо ингээ боловсролын яамд орж ирж ажиллаад байгаа хөө. За ингээ салбарын байгаль орчны салбарт явж байсан байна. Уул уурхайн салбарт явсан байна. Баримтчилсан үнэлгээ, барилгын салбарт. За тэгээд Японы рестораны ерөнхий дооч хүртэл хийж явсан гэдэг. Энийг олон юмнуудын мэргэжил болгоныг үзэж зах тухаас нь ойлгож ирсний хувьд бол за Монголынхаа тухай сүүлийн өдөө өнгөрүүлсэн 14 жилийн тухай. За тэгээд бидний мөнгө мэтгэлцээ болж явдаг. Манай хөдөөгийн амьдрал баг шилний үн цан, газар тариалан, хадлан бордоо, зод гэдэг одоо энэ бүх юмнуудын хооронд нийлүүлээд Монгол улсын хөгжлийн бас нэгэн томоохон суур хүн амынх нь 3/1 нь ажиллаж амьдардаг ийм нийгэм. За тэгээд хүн амын 3/1 маань энд салбарт ажиллаж амьдардаг. Тэгээ Монгол төмний минь баталгаа хэрэгчлөө тусгаар тогтлын үндэс улсын хөдөө аж ахуйн тухай ойлголтыг аль хэлбэрээс нь ярьж болох юм бэ гэж бодсоор байгаа. Хөдөөгийн философи гэд нэр өгье гэж бодлоо. Хөдөөгийн философи гэдэг утга учир нь их том нэр авсантай биш. Мянганаар буюу өв залгамжлаад, уламжлалаад хүрээд ирсэн тэр Монгол гэр одоо Монгол ахуйд өөрчлөгдөж ирсэн юу вэ гэдгийг бид бодох хэрэгтэй байдаг. За тэгээд тэрийгээ бид өнөөдөр Монголын өв соёл эзэн Чингисээс ирсэн, өв уламжилж ирсэн гэж яриад байдаг. Гэтэл бол бид нар энийг тийм урт хугацаанд үзээд бас хэрэггүй юм байна. Энийг түүхч тоорондоо маргалдаад мэтгэлцээд ингээ яваад ном судраа бичээд ирж болдог. Миний хувьд бол шууд энэ 1940 оноос хойш өнөөг хүртэл яагаад 40 оноос гэхээр дэлхийн 1-р дайн 40 он гэж бат улс дэлхийн ард түмэн 2 хэсэг болж хуваагдахаас өмнө дэлхийн колоничл талан колони явсан улсуудын тэр боолчлолтод дуусч арчилсан нийгэм рүү гарч ирснээс цуу дэлхийн маань 2 хуваагдаж социалист капиталист болж явж эхэлсэн байсан тэр үе. Яагаад бас 40 он бэ гэхээр 40 он бол бидний хувьд бидний иргэн тойрон байгаа хойд хөрш, урд хөрш, зүүн хойд Аз, за тэгээд дэлхийн Европ, хөгшин Европыг оролцуулаад бүгдээрээ 5 жил дайнд 5 битгийл жил дайнд нөрөгдөж тэрнийх нь ард үлдсэн улбаан дээр нэлээд олон жил явсан. Тэр үед хөдөө аж ахуй минь ямар байв? Хөдөө аж ахуй гэдэг нь гадаад болохоор agriculture гэдэг үгээр хөдөө аж ахуй, мал аж ахуй одоо энэ бүх газартай холбоотой, тогтолцоотой холбоотой энэ зүйлүүдийг нэг үгээр илэрхийлдэг бол манайх бол мал аж ахуй, газар тариалан гэж 2 хуваагддаг.
За хөдөө аж ахуй гэхлээр хөдөө аж ахуйн доор хүн гэж боддог боловч энэ шууд автоматар мал бодогддог. За энэ ч бол зөв байх. Тэгээд мэдээж хэрэг дэлхийн 2 дугаар даан гэдэг тэрнээс зүгээр хамгийн энгийн тайллыг хийхэд бол нитрат аммониум гэдэг одоо зэр зэвсгийн гол тесрэг бодисны суурь болдог тэр бүтээгдэхүүн бол дайны тэр хүнд хүчээр олон 5-10 жил хичнээнийг үйлдвэрлэж хичнээнийг бүр хөгжүүлэн байж үйлдвэрлэсэн зүйл байна. Тэгээд энэ газар тариалангийн хамгийн том болтоо болсон байдаг. Тэр одоо их үйлдвэрлэсэн нөхрийг одоо яах вэ? Газар тариалан руу оруулах уу? За тэгээд тэрнээсээ эхлээд Европын дээр газар тариалан явж байгаа шээ. За тэгээд одоо тэр үед Дичонд социалист орн нь яаж исэн? Капиталист орн нь яаж исэн? Бидний амьдралд хаана байсан? Монголчууд бид нэр тухайн үед бол тэр үед бол жинхэнэ утгаараа монгол хүн малч өөрөх бол жинхэнэ малын эзэн байсан уу гэдэг асуулт гарна. Тийм ээ. Монголын тамирын ихтгэлтийн хэмжээнд явсан юм уу? Шуунуудад өөрийнхөө газартаа тэгээд ингээд явж исэн юм уу? Тэгээд энийг ингээд тухайн үед ингээд харьцуулахад хятад орн тэр үед ямар байсан юм? Тусгаар улс гэж өөрөө дэлхийд тусгаар донтлоо тонглаагүй байхдаа гэтэл мянган жилээр хятадууд бол алгад арам газар нь өөр юм байсан. Энд дээр юм оруулаад ингээд энэ миний юм гэдэг хэлбэрээр амьдарч чадчихжээ. Өөрийнхөө хоол хүнс тэр юм дэжээлээ тэгж олж авч чадж байсан байна. За тэгээд газар нутаг л юу вэ? Газар нутаг нь чиний хөө миний хөө тийм ээ өнөөдөр шиг юм засаг маань нэгжүүд байсан. Тэгээд тэр нэгжүүдийг одоо ямар хэлбэрээр 21 оноос хойш яаж хуваалцж авсан гэдгийг бас энэ хугацаанд бас ярих нь зүйтэй байгаа. За байгалийн хуулиуд байсан байх. 21 24 оноос эхсүүлээд шинэ үндсэн хуулиас эхсүүлээд тэгэл бол газар өмчвөл нийтийн өмч гэдэг энэ хэлбэрээр явж байхад бид нар яасан яаж ийсэн. Тэр энэ мал аж ахуйн энэ үйлдвэрлэл хувийн эрхийн ажуун хэмжээнд хошууны хэмжээнд явж исэн үйлдвэрлэл төр нь хаана байсан. Энэ холбоонд донд төр ер нь өөрөө хаана явсан тэр хүн хаана байсан. Ер нь төр нь хүнтэй байглаасаа илүү ойрхон байсан юм уу? Байгаль нь хүнтэй илүү ойрхон байсан юм уу гэдэг асуулт байна. Тэгээд мэдээж хэрэг тэр үед зуд болж исэн мэдээж хэрэг. Зуд болгон за бүр зуд зулхагтай гэж үг хүртэл байдаг. Тэр нь бол юу гэхээр зулын дараа мал өсдөг гэж. Үгүй яга цөөхөн малтай. Тэгээд одоо муу нөхөд өрөвтгөхлөөр сайн нүлдэхлээр тэрийгээ тэгээд хайрлаад хамгаалаад ингээл бөөжлөлөөр мэдээж хэрэг хорд өсөж исэн баг тэр зулхагтай зэвгүй. За тэгээд мэдээж хэрэг алдаа гаргахлаар одоо хувь хүн өөрөө тэрийгээ хүлээдэг байсан. Энэ миний алдаа би ингэж байна гэдэг. За тэгээд мэдээж хэрэг алдаан дээр сурд юм чинь. Тэгээд тэр үед хүүхэд нь хаана байсан, хүн нь хаана байсан. Бүгдээрээ сумдаа орчдөг байсан юм уу? Яасан. Тэгээд яах вэ зүгээр тэр үеийнхээ философор болохоор байгаль хүнээс өвчтэй гэдэг тийм ойлголт бол гүн бат байсан. Манай буурлаж тэнгэр дуурхаас хайдаг байсан. Намайг өсгсөн хүн. Намайг ингэж их сайхан өдөө гартал нь сумлж өгсөн хүн. За тэгээд бид нар энэ хөлбраар ингээ явхад бол тэгээд мэдээж зэрэг дараагийн шат бол коммун болж эхэлж байна. Малаа нэглэлчихсэн байна. Нэг өргөнгөө кино шиг бүгдийг хураагаад аваад ингээд зарим нь болтуулаад ингээ явж исэн. За тэгээд энэ дээр юу болчих вэ гэхээр мал нэглэх болчих байна. Хүн бас нэг цалинтай амьдрал бас нэг баталгаатай. Нэг өөрөө ингээд болоод байна. Тэгээд энэ дотор өлсөхгүй байх хүүхд сургуультай явна, эмнэлэг ойр байна гэдэг системийг бол нийгмийн гол чиг нь бол тэнд болсон. Хүндээ үйлчилж байна гэдэг системийг бий болгосон. Нийгмийн хариуцлагатай нийгмийн энэ баталгаат хөгжлийн, хувийн хөгжлийн ч гэдэг юм уу тэр бодлого гэж л хийж л байсан бай таарах нь. Гэхдээ бид нар бол нэг л юм алдсан байсан.
Энэ миний мал гэдэг мэдрэмж байхгүй болсон гэсэн үг. Энэ бол нэгдлэх гэдэг. Тэгээд малчин хүн бол энэ бол манай нэгдлийн суурин гэдэг жаа боловч өөрд нь огцсон нэг 35%, 75%. Энэ минийх гэж боддог. Нөгөөх бол нэгдэх гэж байна шүү дээ. Тэгээд өөрийнх нь биш юм а гэдэг тэр нэг ойлголт нэг одоо бидний нийгмийг дагж ирсэн байна. Тэгээд энэ явцад бол бид нар юу олж авч мэдж байна гэхээр одоо төр бол манийгаа бодно. Хүн бол төрөө дагнаа гэсэн тийм нийтлэг нэг тийм ойлголтуудтай байсан юм да гэсэн бодол төрдөг. За тэгээд мэдээж хэрэг энэ маань явсаар байгаа тэр завсрын жижиг сажиг зүйлүүдийг бол ингээд хэсэгчилсэн хэлбэрээр ярина. Тэгээ оноор нь ингээд явна. Оноор нь явахдаа би яах вэ гэх үү? Тэд яасан байх вэ? Энэ бүх зүйл яагаад бид ч он гэж дахин хэлээд байна гэхээр манай хадам байж манай хоёр 90 настай инг тунх байж байна. Манай бол одоо насаараа төр зүтгэсэн Монгол Улсыг сурвалж 68 дахь жилдээ багшилж байгаа. Тэгээ төв орон 74 оноос эхлээд Монгол Улсын боловсрол эрүүл мэнд шинэ тухайн хариуцсан хэлцээ орлогч байсан гэдэг чинь 10 гаруй жил явхад бол Монголын яг социализмын эд гол дундаа явсан боловсрол хөдөө аж ахуй бүх юмны хөгжлийн дунд тэр 10 гаруй жилийг төв оронд намсгийн удирдлагууд багт бас нэг гарт явж исэн учраас өөрөө Монгол Улсын их сургуулийн багш нар олон жил явсан учраас нэг сайн мэдэрч байсан байна. Тэгэхээр энэ мэдээлэл би ааваасаа нэг баталгаад их хүүсрээс асууж болох юм байна. Хадаа мэйжээс асуулаа гэхэд бол одоо насаараа энэ их ялгсан төвийг бас удирдлагад явсан. Тэр хүнээс асуухад одоо Монголын эрүүл мэнд ямар байсан юм? Эрүүл мэнд гэдэг чинь бид нар чинь хүүхэд асар их өсөж ирсэн. Хүүхэд 5-6 хүүхэдтэй, 7-8 хүүхэдтэй байсан шүү дээ. Тэгээ энэ чинь бас нийгмийн хөгжлийн бас нэг тодорхой хугацаанд дээр хөгжлийн бас нэг хэмжигдэхүүн болдог. Нийгмийн шилжилт явах хугацаа 6-аас 3 хүүхэдтэй боллоо буух тэр хугацаанд нийгмийн шилжилтийн нэг хэмжигдэхүүн болж явдаг. Манайх бол 86 оноос явсаар байгаад энэ 2000 оны бараг 10 гэдэг онгогтл 2015-6 онд гэхэд бид нар 3 хүүхэдтэй дундч хүүхэдтэй болж орж ирсэн. Тэр бидний энэ 3 хүүхэдтэй болсон тэр хугацаа бас нэлээд аваа хөөргөн 86-аас 26 гэж үзчихээ л да. Тэгэхээр ч ингээд хэд байна вэ? 96 бараг 40 жил болчихж шүү дээ. Тэгэхээр энэ 40 жилд бид нэг 6-аас 3 хүүхэдрөө шилжиж орж ирсэн. Гэтэл өмнө Солонгос 18 жил дотор 6-аас 3 хүүхэдтэй болсон байна. Гэтэл зөрүүлээд Иран 10 жилийн дотор 6-аас 3 хүүхэдтэй болсон. Гэхдээ энэ хөгжлийнх нь биш. Хойш амьдрал нь хэцүүтэй нэг Ираны хувьсгал гараад тэгээ хүүхдүүд нүр амаа нөгөө тагал зүүдэг, паранжаа зүүдэг болоо. Тэгээд тэд нар 6-аас 3 хүүхэдтэй болж 10 жил байдаг. Англичуудыг 6-аас 3 бол 95 жил болсон. Энэ мэтийн хугацаануудыг бид үзэх ёстой. Тэгээд энэ бидний энэ туулж ирсэн Джоноос өнөөдрийг хүртэл явж ирсэн хугацаанд бид мал өөрийнх байгаад нэгдлих болгоод цөөлт нь буцаагаад хүнийх байсныг буцаагаад таних. Гэхдээ зах зээлээ яаж ойлгохыг бид нэр хинч заалгаагүй орж ирсэн. Өцтөр нэгдлийн гишүүн байсан хүн өнөөдөр бизнес эрхлэгч болсон. Би 94 онд очиж байна. Зэрэг манхан сум 94 шиг байгаа. Санж 94 он шиг санаж байна. Чи зэрэг манхан сумын нэгдлийн мал өмчлөлтөөр ингээд данс хөдөл зогсож исэн. Ангийн гол яагаад гэж хөдөлсөн гэхээр тэнд бид нар нөгөө чон харих одоо энэ дөрөвний цэглэл станц урьдчилсан судалгаа хийж явах тэнд 340 этгээд одоо буюу 340 гэрчээ этгээд данс хөдлөөд явж исэн байдаг.
Тэгээ тэнд л харахад малчин залуу орж ирээд суур хонь оруулаад тэгэл номын сан чинь нэг хүүхдүүд ингээл зогсоол бүгд пендрийн гастгтай ингээд 7 8 ямаа 10 гэдэг урга шиг тэгэл туугаад л тэр хашаанаас гараад тэгэл алхаж явсан байна. Тэр үеийн юунаас гарсан улсууд өнөөдөр байж шүү дээ. Өнөөдөр 45-аас дээш насны нөгөө улсууд жинхэнэ нөгөө мал дээр гарсан. Тэр үед 10 настай хүүхдүүд нөгөө улсаас ингээд өгдөөд гарсан малыг ээж аав нь сумын албаа агч уу тэр албаа агч байхдаа тэгээд ингээд гарсан хүүхдүүд өнөөдөр 45-аас дээш болчихд байдаг. Энэ манай нийгмийн ингээд бодоод үзэх юм бол бас энэ би сая энэ яам дээрээ нэг жил болох хугацаанд юу харсан гэхээр 60 наснаас 50 насны энэ хүний эрэгтэй хүн яам тамгай газарт байдаг юм байна. Нэг авар зүйл чинь тэр л болсон юм байт юм байна. Энэ бол 90 онд бидний хувьд бол бас нэг тогтогдсон. 90 онд бид нар чи сайн 30 настай арчилсан авшгал хийсэн энэ тэнд яамд очиж ажиллаж исэн улсууд гадна татанд зурулж өгсөн илүү устай мундаг болсон хүчнүүд ингээд очиж байхад бас бидний алдаал байсан байх. Тэгэл байсан л да. Тэгээд хүмүүсийг тэтгэврт гар гэдэг коммунистууд гэл 48 настай хүнийг дүүцүүлэн тэтгэврт гаргаад уйлуулаад гаргаж ил байсан. Эцээ нэг Америк багш надад сууж ирсэн та дээр өөрөө ахмад зөвлөх ментор таяа гэж эргээ бодоход байхгүй байсан. Бид тэдрийг хөөгөө болцсон. Тэгээд тэдрийнхээ нөхөөсөө хийх гээд их олон жил зүтгэсэн байна. Олон жил явсан байна. Дахиад нэг солонгос Япон багш нараас хэлчихсэн. Чи доороо шавьтай юу гэж. Шав үсгэж чадаагүй явсан байдаг гэсэн. Бидний доош нөгөө 60-аас 50 насны хүн яагаад байхгүй вэ гэхээр бид нар шав үсгэж чадлаггүй. Бүгд ганцхан 8 контейнер тэгэл ингээл дуусч итэл төр засаг маань өөрөө хөлөө олоогүй байсан. Хайрам задран бодсон. Одоо нэг молроо хилээд байдаг эрдэмтэд бол хийхэд хэлгээ олж чадчих бүгдээ явж явсан. Тэгэхээр бидний доор нэг 10 насны доор дүүнер 50-аас 60 насны улсууд байхгүй болсон байна. Манай ангийн хамт олон ингээд бодоод үзэхэд бидний 60 гарцсан улсууд гэхэд бидний үеийнхний одоо анги 10 жилийнхний эрэгтэйчүүдийн тал нь байхгүй байх шийдэ. Энэ мэдээж хэрэг энэ шилжил төлөвлөгөөний үед янз янзын юмуд байсан баг. Нөлөөлөлүүд нь ч байсан баг. Тэгээд бид нэр зарим манд нөхдүүдээ тэгээд алдчихсан. Гэхдээ энийг би яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр саяхан болоод зулсан өөрөө туулаад гараад ирчихсэн буурал усныхаа хинжээсээр илээс амьсныхаа нөлөөллөөр за тэгээд энэ янз янзын газар явж өмсснийх, уншснийх хүүхдүүд маань бас сайн зөвлөх багш нар болснийх. Тэгээд өнөөдөр ач нар дээрээ харж байна, иргэн тойрондоо харж байна. Хамгийн гол нь хөдөө болж байгаа процессыг сүүлийн 14 жил харлаа. Тэгээд одоо 30 жилийн өмнө байсан гэдэг энэ 30 жилийн өмнө би тэр хувьчил дээр явхад тэр хүүхдүүд өнөөдөр 45-аас дээш насны одоо энэ малчин өмнө хамгийн одоо буурал усны санчигны одоо тийм ээ мэдлэг амьдралын ухаанаараа хамгийн илбэг яваа тэр улсууд бол тэр үеийн залуучууд. 30 жил би энэ хойд сундуудаар бас л 5 жил 94-өөс 98 онд хүртэл 5 жил энэ хойд зүүн хараагаас улсын гол хүртэл явсан борьяд айлууд байна. Тэр хойд сумдын айлуудаар бараг жил болгон 2 удаа ордог байсан. Нэг эдийн засгийн дээр судалгаа хийжсэн тэр үе дахиад би 34-5 жилийн дараа тэр өөр явхад таамт гэсэн залуучуудад асууж ирсэн. Таг байхад их сонио хүн байна яасан гэсэн. Гэхдээ таны асуусан хүн болж өнгөрцөн байна шүү дээ. Гэхдээ би ч тийм айхтар бас настай хүн биш л дээ. Гэхдээ тэр үед арчилсан говьсгал нийгмийн өөрчлөлтийг хийжсэн улсууд маань хамгийн одоо хил амтай, зоригтой, дөрвөн, символ болгочтой гэдгээл ангад явуул явцдаг тийм улсууд л байсан. Энэ хойд бүрээ зовдууч гэсэн анх арчилсан говьсгалууд гарч яхад бол бүгд л цэнхэр байсан. Зүйлдээ хэзээ одоо би 20-30 жилийн дараа өсөөр ирэхэд бол бүгд улаан болсон байсан. Яг зөвөр би энийг улс төрийн хувьд гэж байгаа юм биш, нийгэм өөрчлөлт нь өөрөө тэгж явагдсан байдаг.
тэр үеийн нэгдлийн малчин байсан хүн, хүүхдүүд байсан хол, хүүхдүүд нь бол биднийг аваад сумд оруулаад ленд итгүүлчихсэн тийм байсан. Одоо коммунизмын хамгийн сүүлийн улсууд нь. За бидний дараагийн үе бол тэгээд яг доош 10 насны хүүхдүүд гэдэг бодох юм бол бид 30 та гэхлээр 20 гаруй настай дөнгөж сургууль төгсөж улсууд бол төр байхгүй. Нучранд олдохгүй байгаа үед бол ганцхан явцгаагаал тэгэл ингээл явсан. Тэрийг бас 50 настангуудыг бас хаягдсан үеийнхэн шилдэг нь бас үнэл байх. Үнэ ортой. Тэгээд иймэрхүү юмыг л одоо яри хий бүтээ гэж бодсон. Тэгээд таллаас нь ингээд үзээ явхлаар сүүлийн 30 жилд болохоор огт бэлтгэлгүй хамгаалтгүй ганцаараа болчихсон энэ нийгмийн өвлөд үлдэх нь юу вэ? Хинд юугаа өвлүүлэх вэ гэдэг. Малтаач одоо мөнгөгүй малтаа юм шиг мөртлөө мөнгөгүй эрхчлөөтэй байсан ч гэсэн аргагүй нэг тийм цаг төр бас байна. Тэгээд энэ үеийг ингээ бодглохлоор бид эрхчлөөтэй байсан ч бид яг ухаанаар юма дагуулж чадсангүй гэж. Тэгээд энэ их сүрхий ухаантай болж одоо гийгүүлээд би ингэх юм байна. Одоо бид нар ингүүл зүйтэй байна. Юм тийм юмыг би ярмааргүй байгаа. Тэгэхдээ энэ тогтолцооны асуудлуудыг бол бүгдийг яг цаг тухайн үед төрөөс гаргасан энэ хідэн сайхан бүтээлүүд гарсан байгаа сүүлийн үед. Ерөнхийдөө номуудыг бол 60-аад оноос 70-аад оны эхний үеийн номнууд байгаа. Тэрийг нэлээд сайн үзэж харж ирсэн. Тэгээ сүүлийн үед бас хэд хэдэн шаггүй сайхан бүтээлүүд гарсан. Тэр бүтээлүүдээс авч байгаа. За тэгээ шинэ үеийн антрополог хүн судлалын юм манай баг бас өргөдсөн том болсон байна. Тэрнээс гарч байгаа бүтээлүүд байна. За тэгээд янз янзын юмнуудтай өөрөө олон жил бас гадна дотно зарчилсан Германд байж байхдаа ажиллаж байсан зүйл байна. Одоо баруун болсныхан дараа нь ажилласан зүйл байна. За тэгээ Америкт орнд очиод 20 мужаар явж янз янзын газар ферм газар маш олон хүмүүстэй харьцаж ингэж явж ирсэн хэвд бол усч ирээд энийг харьцуулах боломжтой. Өөрөө төсөлгөлбөрт одоо дөнгөж арчил ялаад дөнгөж 90-98 оны хавьд юу болов гэдгийг үзчихсэн юм. Өнөөдөр ингээд базаад өөрийнхөө бодлоо ярьж үлдээсүү гэж бодон энэ нэвтрүүлгийг хийнэ гэж бодлоо. Тэгээд та нар тунгаан сонсдог үстэй. За баярлалаа.